барагдахгүй их юм байна. Улс төр тул ер нь бол өөрчлөлийг бол одоо сонгуулийн тухай хуулийг өөрчлөлөө тийм ээ. Санал асуулгын тухай хуулиа бол шинээр ингээд үндсэн хуулиа өөрчлөлөө. Шинээр одоо юу гэдэг нэг удаа хэрэгжилж үзээд энэ санал асуулгын тухай хууль чинь цаг үетэйгээ нийлдэхгүй байна өөрчлөе гэж. Тэгээд засгийн газраа өөрчлөе гэж. Тэгээд иймэрхүү өөрчлөлтүүд одоо ингээд явсан л да. Тэгээс ер нь бол өөрчлөн эерэг зүйл гэвэл ер нь бол яг сонгуулийн тухай хуулийг бол одоо 4 жилд нэг удаа өөрчлөлтөө тийм ээ иймэрхүү асуудал байна. Тэгээд өөрчлөлийн эерэг зүйл гэвэл өнөөдөр бол яг улс төрийн хүрээнд бол одоо хилчээд бол үнэхээр хэцүү байна. Аж үйлдвэрийн салбарт бол яг томоохон гэж хуулийн төслүүдэд гаргаж ирлээ. Аж үйлдвэрийн салбар бол одоо яг энийгээр явчвал тийм ээ. Энэ хуулийн төслүүдээр явчвал өнөөдөр Монголд нэг олон төлбөрт эдийн засгч хөгжих гээд боломж нь байгаа даа. Тухайлбал одоо юу гэдэг дарханд нефтийн үйлдвэр байгуулагдах юм гаргалгаа ингээ хийгээд ингээ мастер төлөвлөгөөнд явцсан гэж ярьдаг байсан бол одоо яг хөрсөн дээр буугаад тэр үйлдвэр бол эхэлж байна. Энэ бол сайшаалттай гэмээр иймэрхүү зүйлүүд байгаа. За ингээд өөрчлөлт гэхэнгүүт